Оросын албаны улсын элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн төгсөлтийн баяр болж өнгөрлөө. 11 жилийн өмнө бяцхан хүүхдүүд нэг ангиас сурагч болж байсан бол өнөөдөр төгсөгчд болжээ. Тэд өнөөдөр багш, найз хамт олон суралцж байсан нэг ангийнхантайгаа салах ёс хийж харин амьдралын цоошин хуудсыг нээж байна. Томчуудын амьдрал шин сорилтууд тэднийг хүлээж байна. Энэ 7 хоногоос эхлэн Оросын албаны улсын боловсролын хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг сургуулиудын төгсөгчид тус улсын нэгдсэн шалгалтыг өгч байна. Оросын албаны улсын элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн захирал Андрей Рыжев төгсөгчдөө нэгдсэн шалгалтанд нь амжилт хүсч сайн сайхныг өрөөлөө. Еще 3 недели впереди тяжелый. Одоо та бүхний өмнө амаргүй 3-7 хоног хүлээж байна. Энэ өдрүүдэд хариуцлагатай байж төгсөх шалгалтаа амжилттай өгөх ёстой. Та бүхэнд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Манай телевизийн хамт олонны зүгээс ч мөн төгсөгчдөд улсын шалгалтаа амжилттай өгч ирээдүйд ихийг бүтээхийг хүсэн өрөөж байна.